Ladies and gentlemen, following about 3 rounds of professional kickboxing action in the super welterweight division. Introducing first, fighting out of the blue corner, Nirgui. За ингээд манай тамирчин болох Монголын салхи очтой Нэргүүн Отгонбаатар гарч ирж байна үзэгчтэй. За ингээд хүсэн хүлээс тулаан эхэллээ дээ. За манай тулаач гарч ирэхэд бэлэн болсон. За буруу явцсан байна. Тийм баха сая. За ингээд хар сарны хамтлагийн бүтээн сүнөөн гэдэг дуун дээр мэдээж манай монголчууд бол олноороо цугларсан бол дамжиггүй. За ёстой энэ ордыг дүүр гэж те манай монголчууд. За ингээд Нэргүүн Отгонбаатар Дорнговын хүү гарч ирж байна. За бэлтгэл сургалт бол сайн байгаа манай тамирчин. За манай SPS-ийн маань тулаан тайлбарлагч зөрөгт Монголынхоо далбааг барьсан гарч ирж байна. За MJ1 гэж одоо Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо байдаг. Тэр холбооны өмнө нэрийн өмнөөс тулддаг. Манай Нэргүүн Отгонбаатар гарч ирсэн. За ингээд Перугийн тамирчин нөгөө талаас гарч ирнэ хүүг булангаас. Перугийн тамирчин бол их сайн үзүүлэлттэй тамирчин байгаа. За бас манай тамирчныг бол арай өндөр байсан. Тэгээд туршлагатай юм залуу байлаа. Кикбокс утаагаар бас их сайн үздэг. Ер нь өнөөдөр гол одоо тамирчнаар бол энэ Перугийн тамирчин нэрлэгдэж байгаа. Гэхдээ манай тамирчин бол зайлшгүй ялт авч дараагийн боломжуудаа бол нээх хэрэгтэй. Өнөөдөр энэ хүртэл явсан, энэ хүртэл ирсэн зорилгоо бол манай тамирчин маш сайн мэдж байгаа нь ойлгомжтой. Ladies and gentlemen, following about 3 rounds of professional kickboxing action in the super welterweight division. Referee when the action begins, Ed Galantes. Introducing first, fighting out of the blue corner, representing Team Voodoo. He weighed in at 153.4 pounds, fighting all the way from Mongolia. За ингээд Монголын тамирчин. За манай зөрөгт тайлбарлагч бол харагдаж байна. Өнөөдөр тасалжуулалтын баг явж байгаа. Би асуусан. За манай бол бас бэлтгэл бол үнэхээр мундаг байгаа, гоё байгаа. За ер нь бол Перугийн тамирчин Александро дээр бол ер нь хөгжөө нэмэгчтэй уухаа бол баг сонсогдохгүй шахав байна. Сан осогийн энэ ордныг бол монголчууд бол дүүргэж. За ингээд бүгдээрээ хамтдаа монгол тамирчныхаа дээдлийн захыг мушигцгаая. Маш чухал тулаан. Энэ тулаанд ялд байгуулж чадах юм бол Bellator холбоо руу орох алхмаа, маш том алхмаа бол манай тамирчин. За ингээд эхний раунд хэлж байна. Хоёр тамирчин 3 раундаар 2 минутаар үзээ явчихна. За гой зогсон бараа хойд гар бол явсан. За Перугийн тамирчны хөлөөс бол болгоомжлох хэрэгтэй. Хөлөөс их сайтай. За зөрөөд яг дотор хагалж шилсэн. Баруун усраагаар гоё болсон. За нэг баг зэрэг мөчүүрт байгааг бол манай үзэж тарж байгаа. Тэр баруун хөл бол их гоё савдаг гэд манай тайлбарлагч нар бол өмнө хэлжсэн. За гоё эргэж шилсэн. Талын салхи, Монголын салхи очтой манай Дорнговын хүү Нэргүүн Отгонбаатар. За ер нь бол мутай бокс, кикбоксийн төрлөөр олон жил хичээлж байна да энэ тулааны спортоор. Монголын бас шилдэг тулаачийн нэг гоё баруунгаар хойдгаар савсан. За гоё зогсоо, онцгох бол боломжууд өндөр байна. 2 удаа дараадад оноо зогссон. Эргээд шүлсэн. За шүүгүүлж байна да ордногч. За хөлийн ажиллагаа үнэхээр гоё байна. Маш хурдан харагдаж байна. Хөнгөн харагдаж байна. Энэ нэг тийм Перугийн тамирчин бол их тийм гулжгансан бас нэг цохилт их дааж нааж авдаг ийм тамирчин байна да. Баруун зүүн гарын усраа цохилтууд гоё болсон. Нэг наалдаад бол хэрэггүй.
За сайнаас үзэхдээ хөлнөөс нь бол болгоомжлох хэрэгтэй. За гоё үзэж байна да. Баруун гарын цэцгэлтэй амжилттай шүүгч тоолоод ихчих шиг боллоо. За шүүгч тоолж энэ бол одоо гурван шүүгчд бол маш том үнэлгээг өгнө. За хэдий одоо хүн цогцолтонд ороогүй, нокдаунд ороогүй ч гэсэн шүүгч бол тулааныг зогсоож тоолуулна гэдэг бол маш том оноо. Ингээ бол ерөнхийдөө нэгдүгээрийг авчих магадлал өндөр болно. За дотор хагалж шилжсэн Перугийн тамирчин энэ өшгөлтүүдээс болгоомжлох хэрэгтэй. Гойдоо эргэж шилжиж байгаа өшгөлтүүд бол гой болж байна. За 50 байх хэрэгтэй гол нь. Эхний үеийг бол за дахиад гой явсан. За баг дуусчих байгаа юм шүү. Эрүүл өшгөлтүүд яг онлоо. Хоёр туудаага унгаасан. За ерөн тулаа их ойртож байна да дуусахад. За шүдний хамгаалалт нь унтсан юм байна. Шүдний хамгаалалт унтсан байна. За ёстой гоё өшгөллөө дөө. Манай тамирчны зүүн үлийн өшгөлтүүд ёстой гоё болж байна. За нэгдүгээр раундын санаачлыг бол тэр чигт нь л манай отгоо аваад яваад байна да. Дахиад баруун өшгөлсөн. Зүүн өшгөлсөн. Яа гоё байна. Салхишгэл одоо зөхөж байна. Салхишгэл өшгөлж байна. За манай тамирчин зүүн гараа ард байгаа. Хөлнөөс нь болгоомжлох хэрэгтэй. Хөл явангууд л угсраа зөрөөд орох хэрэгтэй. Гоёо. Зүүн баруун гар саваад орсон. Оновчтой зөвхөлтүүдийг бол олон их хэрэгтэй байна. За удаан байна штэ энэ эсрэг тамирчин бол. За гоё ерөнхийдөө тэгээд баг асуудлыг шийдэхэд их л ойрхон болж байна. Нэгдүгээр раундоо тэр чигтээ манай тамирчны бүр илт илүүрхэлд ор. Дахиад зүүн үйл явсан. За хөл бариад энэ дөрмийн бус тоглолтыг бол хийж байна. Перугийн тамирчин хөл бариасаа татчих штэ. За баруун гарын зөвхөлт гоё. Яг ингээд хөл явангууд бол урд гар салж байгаа гоё ерөөсөө. Маш хурдтай гоё ажиллаад байна. Перугийн тамирчин баруун хөлөөс хавангууд нь зүүн гар баруун гар угсраа явуучих хэрэгтэй. Яг тэрийг бол маш гоё бэлдсэн байна. За ингээд ихний раунд өндөрлөж байна. За ер нь оноо өгөх юм бол бараг 15 гэх оноог өгөхөөр хамаагүй илүү тоглолт үзүүлээ. 2 удаа тоолууллаа. Гоё байна Монголын тамирчин. Нэргүүн Отгонбаатар гэж залуу. Кикбокс тулааны одоо спортод бас олон жил үзэж байна шүү дээ. За нэгдүгээр раунд бол ер нь тун гоё болж өнгөрлөө. Манай тамирчин бол илт илүүрхлээ. За хоёрдугаар раундд ер нь дуусчих боломж их өндөр байна шүү. Мэдээж дутуу гаргаад цагаас өмнө дуусчих юм бол манай тамирчингийн рейтинг бол суг өснө. Ойлгомжтой. За зүгээр тэр нэг энэ хөлнөөс болгоомжлох хэрэгтэй байна. Энэ хөл яг өөрийнх нь хийдэг дархан мэхэн шүү дээ Перугийн тамирчны бол. Өөрөөр бол ерөөсөө манай тамирчин бусдаар бүх зүйлээр илүү байна. Актер хөлийг харж гойдоо баруун зүүн гар их гоё явсан. Зүүн гарын хойдоор оновчтой болсон. Дахиад урагшаа хөл явмаар байна, өвдөг явмаар байна нэмээд. За худлаа нэг тэр Перугийн тамирчин одоо өвдөг үсэрч нэг үзэж байна. За санаачлыг бол тэр чигтээ алдаад хэлсэн. Гарын цогцолтууд ёстойгоо оновчтой болж байна да. За гоё. Манай тамирчны бэлтгэл бол үнэхээр өөр байгаа юм байна. Мундаг байна. За баруун кеда их гоё болсон сая. Нумртал нь өшгөллөө. Баруун хойд гарын цогцолт явсан. За унгаасан. За шүүгч тоолох баха дахиад. За шууд үргэлжлүүлж байгаа юм байна. За манай тамирчны биеийн хөгжил гидсэнд ямар гоё зөхвөө. За ер нь гидсэн цохилт бараг орчиж байгаа юм биш үү? Зүүн зогсон. Бяраар илүү байна, цохилт илүү байна, санаачлаг илүү байна. Бүх зүйл илүү байна. За ёстой илүүрхэх шиг болж байна да манай тамирчин. За манай тамирчид бол ер нь ингээд боломж олдоод одоо гадны дивжин дээр тулдах боломж л олдох юм бол өөрсдөө харуулад авах хэрэгтэй. Үнэхээр одоо хамаагүй өөр шүү дээ. За баруун гар сая хойш явсан, зүүн гар бас ардаас явсан. Баруун зүүн өрөлтүүдөө сольж үзээд байна манай тамирчин. Манай тамирчны хөлийг барьж аваад тэнцвэрийг бас алтуудаад дөрвийн бус тоглолт хийгээд байгааг манайд сандарч байна. За зүүн баруун угсраа зөвлөлтүүд. За худлаа нэг өвдөг бол нэг явж зүгээр халахвч хийх гэж үзэж байна. За зүүн гарын зөвлөлт гоё. За тэрийг баруун савхт нь зөрөөд ороод байгаа манай тамирчин бол манай тулаанч. За үеийн төгсгөлийг сайн их хэрэгтэй шүү отгоо. Жоох урагшаа яваад өгөх хэрэгтэй. За гоё зүүн гарын зөвлөлт онсон. За гоё штэ энийг ч яриад байгаа юм. Баруун гарын зөвлөлт.
Одоо ингээд манай үзэж андарч байгаа баруун зүүн өрөлтүүдээ солио тоглоод байна манай отгогийн хувьд. Тактик бол өстой янз янзаар бэлдэж гарч ирсэн байна. За гоё баруун гарын цогцолт оновчтой. За үеийн төгсөлтийг доороос ямар гоё үлгэж зогхоосаа яа. Дахиад баруун гар зогсон. Баруун гар дахиад оновчтой. Дуусч байгаа юм биш үү? Вуху! Аста илүү их гэж байна да нэрээ. Үнэхээр мужигнуулж байна. За ер нь бол ойртчлоо шүү. 2 дугаар раундын төгсгөл. За шүүгч бол бүр ингээд шалгаад эхэллээ. Гараа өргөөд асуудал бол одоо ер нь их ойртсон. Үнд гоё баруун гар зогсон. Дахиад явсан дуусч байгаа юм шүү. Дуусчээ. Уухай! За ингээ манай тамирчин. Өрөлтч 2 дугаар раундд хүн цогцолтоор хожлоо. За үнэхээр супер байлаа ч одоо 5 удаа унгаалаа шүү. Өөр энэс илүү яах юм бэ нэрээ. Шүүгчд баг тамирчныхаа эрүүл мэндийг бодоод үнэхээр одоо дуусгаж байна. За монголчууд цаа өсөгийн орныг бол дүүргэж үнэхээр гоё байна. За ингээд өчтөр манай 3 тамирчин тулдаад өнөөдөр манай нэг тамирчин отгоо маань ингээд үнэхээр илүүрхлээ нэрээ. Тасархаа байлаа. Монголын төрийн сойрхол алтан талбай маань одоо ингээд мандж байна. Гайхалтай байна. Гайхалтай талааныг үзүүлсэн нэргэн отхон баяр та бүгдээрээ баяр хүргэх зүйтэй. Үнэхээр гайхалтай байлаа. Перугийн тамирчин бол одоо 20 гаруй талаа нэгсэн. За манай төрөө огш харагдаж байгаа. За манай баг хамт олон харагдаж байна. За манай төрөө огш зөрөгтнөр бол яг энэ нэргэн отхон баатрыг бол хариуцсан авч явсан ингээд үр шимээ үзлээд байна. За зохион байгуулагч нар одоо манайхныг бас рингнээс буухыг бол хүсэж байна. Гайхалтай ялтыг авлаа. За ингээд Bellator холбоор орох алт маань томоор хийлээд ээ манай тамирчин. Үнэхээр гайхалтай байлаа. Таван удаа унгаалаа шүү дээ. 5 удаа тоолууллаа. Энэс илүү одоо яах вэ нэрээ. Тэгэхээр одоо бүр арай дэндүү илүүрлээ. Перугийн тамирчин бол 20 гаруй талааны хийдсэн. Ядагдаагүй үзүүлэлттэй юм одоо мундаг залуу байсан. Тэгээд үнэхээр юу ч болсонгүй арчаал өнгөрлөө нэрээ. За бас Перугийн тамирчин арай болоог бахан шүүгч тоглолтыг зогсооч үгээд шүүгчийн зөвөө зүйч одоо эхлээд тоолоод тэгээд шууд тоглуулсан. Шууд одоо 2 цогт дараалж игээд амжилттай болгосон шүү дээ. Зогсоохгүйгээд яах вэ? За үнэхээр супер талааныг манай нэргэн отхон баатар бол үзүүлж чадлаа үзэгчтэй. Эспэслэс та бүхэндээ тулаанчийнхаа энэ цаг мөчийг алтан цаг мөчийг бол шууд дамжууллаа. 2 дугаар раундд өрсөлдөж буулгаж авсан шүүгч тулааныг зогсоосон. TKO-оор нэргэн отхон баатар ялтавлаа. Баяр хүргэе. За үнэхээр гайхалтай байлаа. Үнэхээр галзуу байлаа. За ингээд манай тамирчин цомыг авч байна. За манай тулаан тайлбарлагч зөрөгт харагдаж байна. Монголчууд харагдаж байна. Гайхалтай байлаа. За нэр монголчууд ямар мундаг байдаг гэдгийг л одоо бас нэг тал дэлхийн нэг өнцөгт бол харууллаа да үнэхээр. Шүүрдэ ажиллаа, арчаад өнгөрлөө одоо өөр юугүй. Үнэхээр нэрээ ямар ч боломж олгосонгүй. Өрсөлдөгч тамирчин бол их л зүйлийг бэлдэж гарч ирсэн баг тэгээд яач чадсангүй шүү дээ. Нэргэн отхон баяр та бүгдээрээ баяр хүргье дахин. Эспэслэс та бүхэндээ энэ цаг мөчийг энэ гайхалтай цаг мөчийг бол шууд хүргэлээ. За ингээд ямар ч байсан манай нэг тамирчин дэлхийн манай зарим тамирчид одоо Солонгос бас шүүгчийн булхай янз бүрийн зүйлсээр бол ялагдсан. Өнөөдөр бол зүгээр манай отгоо шүүгчтэй үзэгчтэй одоо юутай итэл одоо ажиллаа. Өчигдөр бол одоо манай амар төвшин Нанди Эрдэнэр бол ууг нь рөөв дэвсэд бол шүүгийн дөрөвт шалгарж байгаа газар хамаагүй илүү байсан. Гой тулааныг үзүүлсэн тэгээд. Яг ингэж одоо өрөлтөчөө дутуул гарахгүй бол манай монгол тамирчдыг ер нь хийчих гээд байдаг зүйл. Дэлхийн айлч газар одоо явдаг. Тийм л зүйл өчигдөр болсон. Тэгэхээс шүүл манай хоёр бол ер нь хамаагүй илүү гоё талааныг үзүүлсэн шүү дээ.